шууд хэлдэг. Дахиад яг нөгөө бөөсний онгоо шиг. Өөрийгөө хөгжүүлнэ гэхээр одоо юуг нь барьж авч хөгжүүлэх юм? Шууд наад хямралаасаа гараад гүү алах бясалгаа. Тэ? Шууд өөртөө ажил. Ямар зардал хэрэггүй шүү дээ. Ямар зардал хэрэггүй. Им гихгүй шүү би. Зүгээр л гараад өөрийгөө өвдөг. Харин арх ууж, хямарж, эморж, ээгэрч өвдөхгүй. Энэ бол хамгийн хүний сэтгэлийг хямраадаг зүйл. Найзыгаа дуудаж арх уудаг бол шууд улам доошоо. Тэрэн дор эн чинь бас өвдөлт. Нэг талтай гоё юм шиг мөртлөө. Би ингээ намайг энэ тоохгүй. Ингэн. За нөгөө талтай гараад шороотоо чамаагүй ингээд тойроод Улаанбаатар дутаатаа чамаагүй тойроод ингээд маск зүүж хагаад гүүгөөд алхаа чамайг хинч харахгүй байсан ч гэсэн хөлрөөд өнгөрснөөсөө салаад ингээд ир. За тэгээд бясалгал гэж маш энгийн зүйл байдаг. Тэр зүйлийг ингээд сур. Тэр нь 3 минут байж болно. За тэгээд нэг хувь хүний хөгжлийн ямар ч юм уу нэг ном аваад өөртөө хөрөнгө оруулаад сургалтанд суул та. Одоо энэ өөрийгөө хөгжүүлэхгүй бол угаасаа тэр асуудлаас гарахгүй байхгүй. Ямар нэгэн үйлдэл хий гэж байгаа юм би. За ингээ үйлдэл хийж итэл би биш та нарт өөрсдөө гарцаа олно. Найдварт. Энэ өдрийн мэндийг хүргэе. Бүсгүйчүүдээ. За наашаа ойртон суугаарай. Өндөр өсгийд подкаст маань эхлэхэд бэлэн боллоо. За тэгээд мэдээж хөтлөгч редактор Эма Туул 2 та бүхэн тэгээ энэ удаа хамтдаа байж бас зочинтойгоо ярилцахаар ирсэн байна. За зочноо танилцуулъя. Өнөөдөр бол коуч Ганс өх ирсэн. Манай студид ирсэн. Өдрийн мэнд хүргэе танд. За өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе та бүгд. За өнөөдөр чи ер нь нэг юм сонин уур амьсгалтай болоод ирлээ. Туулт 2 өндөр өсгийд подкаста одоо хийгээд удаагүй байгаа. Эхлээд удаагүй жил шахан болж байгаа гэдэг юм уу. Тэгэхээр яг өндөр өсгийд подкастт орж байгаа цөөхөн эрэгтэй зочдын нэг болж байгаа юм. Тэгсэн хэрнээ 40 нэмэх насны эмэгтэйчүүдийн хямрал бидэнд ямар асуудал тулгардаг гэсэн сэдвээр ярилцах гад. Одоо тэгээд уур амьсгал цаашдаа эрэг байх бах гэж найдаж байгаа. Хоёр чаар нэрний хувьд айгүй эвгүй нэртэй подкаст орцсон биз дээ. Өндөр өсгийд. Тийм шүү дээ. Нэрийг бол мэдэхгүй байж исэн. Тэгээд одоо марч исэн хөөрхөн нэртэй юм байна. За яг би миний одоо хийж байгаа ажил бол яг хүний сэтгэлтэй ажилдаг, сэтгэл зүйтэй ажилдаг. За тэгээ хүний асуудалтай ажилдаг. Тэгээд дасгалжуулалт хийдэг, коуч хийдэг, бизнесийн асуудал. Ер нь бизнесийн асуудалд чинь хүний асуудал. Ер нь хүний асуудал дундаа сэтгэл зүй асуудлыг шийдэж бизнесийн асуудал маш сайн шийдэгддэг. За тэгээд ийм ажлыг хийдэг. Миний үндсэн мэргэжил бол эдийн засагч бизнесийн удирдлагын мэргэжилтэй. За ер нь бол тухайн одоо хүний хийж байгаа ажил үйл юунаас болж бий болдог хөр асуудлаас болж бий болдог. Тэгэхээр яагаад сэтгэл зүй чиглэлд ажиллах хэрэгтэй болсон гэхээр өөрөө сэтгэл зүйн асуудал одоо тэгээ бизнестэй холбоотой сэтгэл зүйн асуудал гэдэг бол Монголд бол маш өргөн дэлгэр том асуудлуудын нэг байхгүй юу. Тэр асуудал өөртөө тулгарсан. Тэгээ энэ асуудлаа өөрөө шийдэх арга замаа олсон. Тэгээ түүнийхээ талаар ойлгосон, мэдсэн зүйлээ ер нь бол юм ойлгож мэдсэн түүндээ мэрэгшсэн хүмүүс бол тэр зүйлээ бусдад хуваалцахаас өөр аргагүй төрдөг. Тэгэхээр яг тэр замаар бусдад одоо туслах, бусдын одоо ажил үйлдэнд дэм болох тэр үндснээс одоо би өөрөө коуч болъё гэж хүсээгүй ч гэсэн тэгэл нэг л мэдхэд тийм болсоо одоо коуч хийгээд 5 жил болж байна. Тэгээ одоо маш олон хүмүүс тусалсан. Одоо надаас яг зүгээр сургалт авч одоо яг танхимаар сургалт авч ирсэн ганцаарчил сургалт аваагүй ч гэсэн 2 жил таны рилийг үзэж, дагаж, сонсож, урам зориг авч ажил үйлээ тэтгэж, дээшлүүлж гин. Тэгээд өнөөдөр тантай уулзж байна гэсэн хүмүүс маш их байдаг. Тэгэхээр би олон мянган хүнд ингээд энэ ажиллаараа тусалж байгаа. Тэгээ нэг урам сэтгэлээр унсан үедээ таныг болон тэр хүнийг сонсдог энтер гэж урмын үгнүүд надад маш их бичдэг. Тэгээ тэр хүмүүст талархдаг. Тэгээ 40 нэмэх бүсгүйчүүд маань тэдгэр хүмүүсийн нэг байгаа. Тэгээд өнөөдөр бас та бүгдийнхаа одоо асуудлын талаар ч юм уу эсвэл гоё сайхан зүйлийн талаар ярилцж байгаа таатай байна. Тэгэхээр өнөөдөр бол хэлжлээ те зочин маань 40 нэмэх бүсгүйчүүдийг тойрсон асуудлууд бол зөндөө. Угаасаа асуудалгүй хүн гэж бол байхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр бидний асуудлыг бас ярилцаж хэлэлцэж те
бид хоёрыг тоогоод ирсэнд баярлаа. Тэгээ өнөөдөр 40 нэмэх бүсгүйчүүдийн тойрсон яг энэ нийгэмд яг одоо цаг үед тойрсон асуудлууд асар их байна. Тэгэхээр бүсгүйчүүд 40 нэмэх гээл ер нь насаа хилэл эхлэхээр л сонирн болоод эхэлж байгаа юм да. За би ч нэг хөгшрөөд эхэлж байна. Миний ар гэр юу илээ? Ажил амьдрал юу илээ? За тэгэл ингээл 45-аас хоошоо болвол цэвэршилт гээл яриад эхэлнэ. Гээл ингээл бидрийг тойрсон асуудал их байна. Дан ялангуяа түрүүн бас коучтэй ярьж хахад эрэгтэй эмэгтэй гэхээсээ илүү бараг л ижлэхэндээ тий хүн гэдэг үүднээсээ сэтгэл зүй болол ижлэхээ гэж хэлжээлээ. Тэгэхээр бидний сэтгэл зүй эрчүүдийнхээс илүү одоо юу гэдгийг уяхан зөөлөн байна гэж үзэх үү? Таны одоо яг мэргэжлийн коуч үүднээс юу гэж үзэж байна? Одоо 40 нэмэх бүсгүйчүүд ханддаг л ах та. Тэднийг тойрсон яг гол асуудал нь нэг иймэрхүү байдаг да та нарыг гэж хэлэх тийм зүйл байдаг уу? Ер нь бол яг уу яг нэг ар гэрээ тойрсон л асуудал байдаг уу? Залуу байна. Нас явж гин гэдэг хоёр ялгаар дээр л сэтгэл зүйн одоо итгэлийн асуудал гарч ирээд байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр мэдээж хүний асуудал хоорондоо адилхан гэвч хүүсний хөвшмөл ойлголт гэдэг ойлголт байгаа шүү дээ. Одоо эмэгтэй хүн юм байдаг, эрэгтэй хүн тийм байдаг гэдэг. Тэр ойлголт те. Тэнгүүтэл чинь эрэгтэй хүн бол илүү их зоригтой байдаг. Эмэгтэй хүн бол илүү одоо таны төрийн хэсгэнээр илүү уян зөөлөн байдаг. Тэрнийхээ хэрээр бас өөртөө итгэх итгэл нь эрэгтэй хүнээс хамаагүй бага байдаг. Одоо үйлдэлийн энерги. Тэгээд тийм учраас магадгүй залуу байхад бол хүн чинь алдаа хийх зориг итгэл тэг ингээд биеийн эрүүл мэндийн хувьд ч гэсэн хамаагүй илүү байгаа шүү дээ. Тэгээд магадгүй та нарын одоо саяны хэлсэн насаар бол хүний хувьд эрүүл мэндийн хувьд эрч хүчийн хувьд хамаагүй буурж байгаа учраас хүн яг энэ үедээ оюун ухаан, өөрийгөө хайрлах, сэтгэлээ хайрлах энэ юмд суралцах юм бол эргээд эрэгтэй хүмүүсээсээ илүү бас одоо өөрийгөө зөв өдөрдөж чадах юм бол эрэгтэй хүмүүсээсээ илүү давуу тал та байх одоо тэр 40 нэмэх гэдэг хямрал гэдэг ч юм уу те асуудал гэж ярих гэдэг шүү дээ. Тэр зүйлдээ орохгүйгээр явах бас боломжууд байгаа. Одоо бидний насныхан чинь шүү дээ их сонир шүү дээ. Зарим нь хайрлж байна. Дөнгөж хайртайгаа учирч байна. Зарим нэг нь болохоор аль үшний эмээ өвөө болж байна. Тэгэл янз байна те. Зарим нь бүр хүүхдэрээ охин шиг дэгдээ явж хатал, зарим нь бүр эмээ өвөө болчихсон. Ингээд өөр чи юу байдаг лээд нэг олон юмнууд зэрэг болоод бүр гайхмаар ийм зэрэгцсэн асуудлууд байдаг. Тэгэхээр ер нь бол хүн бүхний асуудал адилхан шүү дээ. Тэгэл эрэгтэй хүмүүс нь ч бас тийм байгаа. Тэгэхээр бид нар бол нийт одоо жишээлбэл тоон статистик авч үзэх юм бол одоо эргэн тойрны хүмүүс зарим нь одоо шинээр одоо хайр дурлалтай очирч байхад, зарим нь одоо эмээ өвөө болж байхад, зарим нь одоо бизнесэнд дампуурж байхад, зарим нь одоо бизнес эхлээд ч юм уу те. Зарим нь карьер нь унж байхад, зарим нь карьер нь эхэлж идэг ч юм уу те. Энэ бол тухайн хүний хувь хүний хөгжилтэй холбоотойгоор амьдралын хэв маягийн одоо тэр мөчлөг нь янз янз л байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ бол эрэгтэй эмэгтэй гэж ялгах юм байхгүй. Тэгээд тухайн хүний л амьдралын хувь хүний хөгжлийн одоо өөрийгөө хөгжүүлж исэн өөрөө одоо тэр хувь заяа төөрөгтэйгөө яаж харьцаж байгаатай л холбоотой гэж би итгэнэ. Түүнээсээ хин нэг нь ялгаатай учраас бидний үеийнхэн тэгсэн, эдний үеийн тэгсэн гэж би бол мэдгүй. Зөвхөн ерөнхий нэг би хувь хүний хөгжлийн коуч учраас ерөнхийд нь янз янз л байгаа гэж итгэдэг. Ер нь бол 40 нэмэх гэхгүйгээр хүн өөрийнхөө хөгжилд хэдэн настай байхаасаа үл хамааран 40 нэмэх болцсон байна уу анхаарч эхлэх хэрэгтэй шууд. Сэтгэлдээ анхаарах хэрэгтэй, зөөлөн ур чадруудад анхаарах хэрэгтэй. Би одоо ингэчлээ гэж би одоо нас ингэчлээ, эсвэл миний нас хэд залуу байна гэж алийг ч бодох хэрэггүй. Зүгээр л хүн өөрийнхөө хөгжилд анхаарч эхэлсэн цагаас эхлээд та хүсэж байгаа тэр зүйлээ авч эхэлнэ байхгүй. Та бизнес хийгээд дампуурж үзээ зовлонгийн мэдээд хүнд хэлмээр санагдаад анх зөвлөгөө эхэлсэн. Сүүлдээ бүр ингээд амьдралыг чиглүүлэгч одоо коуч гэж яриад байгаа шүү дээ. Ийм болсон гэж энэ анзаарч байхад та түрүүн хэлсэндээ эрэгтэй хүмүүс харьцангуй өөртөө ихтэй тэр хэрээрээ шийдвэр гаргалтанд том байдаг. Том бизнес эхлүүлээд магадгүй шатвал том шатна. Эмэгтэй хүмүүс бол арай нэг жоохон шийдвэр гаргахтаа удаан
одоо хүн хардаг тийм ээ, эрэгтэй хүн хардаг, хараат байдаг. Тэгэхээр зөвлөгөө авч байгаа эмэгтэй эрэгтэй хүмүүсээ харьцаа том бизнесээс унсан хүн бол танаас нэлээд илүү юм шаардах бах. Эмэгтэй хүмүүс бол нэг юм эрэгтэйчүүд ярьдаг шүү дээ. Эмэгтэйчүүд нэг ойрхон жижиг сажиг юм хийгээл ингээ байж ивэл таарна гэсэн үзэлтэй байдаг шүү дээ. Тэгэхээр зөвлөгөө авж байгаа нь яаж авч ийн? Хүний асуудал 2 тэрбум төгрөгийн асуудал байна уу? 200 мянган төгрөгийн асуудал байна уу? Яг адилхан байдаг. Хүн яг ямар ажил хийж байгаагаа жишээл 200 мянган төгрөгийн стресс 2 тэрбум төгрөгийн стресс хоёулаа яг адилхан хүнийг нурааж чаддаг байхгүй. Ер нь бол адилхан. Тухайн хүн л тэрийгэ дааж чадах сэтгэлийн тэнхийгээрээ л ялгаатай болохоос биш. Энэ хоёр бол яг адилхан. Тэгэхээр тэр хүмүүс нь одоо эрчүүд нь асуудал нь том мом гэсэн ойлголт биш. Заримдаа эрчүүд нь эмэгтэйчүүдээс жижиг асуудалтай нурцсан тэгээд нурангуутлаа архи утсан тохиолдлууд гардаг. Тэгээ би бол байгалийнхаа жамаар төрдөг болооч тэр юм уу эмэгтэй хүний сэтгэлийн тэнхээ зарим үедээ маш хүчтэй байдаг. Яагаад энийг бол яаж тайлбарладаг вэ гэхээр эмэгтэй хүн одоо цагт илүү байж чаддаг байхгүй. Бодлоос жоохон ангид байх талдаа заримдаа илүү байдаг. Бас их заримдаа бол хит их боддог хүмүүс нь эмэгтэйчүүд байдаг. Бодлоос ангид байлгадаг зүйл нь эмэгтэй хүний хувьд хогоо шүрддэг, аягаа угаадаг, хүүхдэд хардаг буюу одоо цагийн үйлдэл ихтэй. Эрчүүд бол хит их бодол ихтэй. Үйлдэл одоо шил гэртээ ороод бол ажлаа яаж бүтээнэ, стресс, мөнгө, тэ энэ ажил мань бүтэхгүй байна, ингэхгүй байна гэж. Ажил эмэгтэйчүүд бас яг адилхан орж ирээд яг л адилхан бизнес хийдэг эмэгтэйчүүд байлаа гэж бодох юм бол бас л орж ирээл адилхан тийм стресст нь байж байгаа. Гэхдээ тэр хүн үйлдэл хийгээд одоо цагт үйлдэл хийгээд аягаа угаагаад байгаа. Гэрээ цэвэрлээд байгаа. Хүүхдүүдтэйгээ яриад байгаа. Тэнгүүтэл чинь асуудлыг бодож шийддэг биш. Асуудлыг одоо тэг өөр үйлдэл хийж итэл асуудал өөрөө шийдэгддэг. Нэг ийм өнцөг байдаг. Мэдээж асуудлыг бодож, төлөвлөж, үйлдэж шийднэ. Гэтэл тэр нь шаналал далд ухамсараа гэмтээгээд идэх хүмүүс бол эрчүүд болдог байхгүй. Эмэгтэйчүүд болохоор эсрэгээрээ ингээд энгийн хүүхдэд харах ч юм уу мэдээж зовлон байж л байгаа. Асуудал нь адилхан байж байгаа. Эрэгтэй бизнес эрхлэгч, эмэгтэй бизнес эрхлэгчтэй. Бүгд адилхан ингээд асуудлууд нь байж байгаа. Бизнес эрхлэгч гэдэг нь бид нар одоо энэ үзэж байгаа хүмүүс өөрөөсөө тусдаа ойлгож өрөөсөө болохгүй. Зүгээр л бизнес гэдэг чинь өөр юу вэ? Юу вэ? Асуудал гэсэн үг шүү дээ. Тэгээд ямар нэгэн ажил дээрээ болохгүй байгаа асуудал, үр хүүхдийн асуудал гэсэн. Бизнес гэдэг чинь өөр асуудал гэсэн үг шүү дээ. Бизнес гэдэг чинь асуудлыг шийдэх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тийм том утгаараа мөнгөтэй холбож ойлгож өөрөөсөө хэрэггүй. Танд ямар асуудал вэ? Тэр чинь бизнес гэж хэлж байгаа. Тэгэхээр тэр бизнесийг шийдэхэд эмэгтэй хүний энэ одоо цагт байдаг хит их бодлоосоо төр зүр мултраад аягаа угаагаа зогсдог, хувцаа өвхөө зогсдог ч юм уу те. Гэртээ оронгуутлаа үр хүүхдүүдтэй харьцдаг. Тэгээ нэг амьдралын нэг гэрэл гэгээтэй эерэг юмнууд хийгээд байхаар нөгөө нэг бодож исэн юмнууд чинь баг багаар буураад ирэнгүүтлэн таны амьдрал туслаад тэгээ эмэгтэй хүн сэтгэлийн тэнхээтэй гэхээс илүү үйлдэлтэй учраас эмэгтэй хүн сэтгэлийн тэнхээтэй юм шиг харагддаг. Эрчүүд болохоор орж ирээд удирдлага суух ч юм уу ингээд бодолтой живээд байхаар улам асуудлаасаа гарч чаддаггүй. Өөрийгөө амрааж чаддаг гэсэн үг байхгүй. Тэгээ асуудал нь ялгаан тэр. Тийм учраас эрчүүд ч гэсэн үйлдэл хийж болно шүү дээ. Яагаад аягаа угааж болохгүй гэж. Харин тий. Ер нь харин тийм зөв шүү дээ. Тий. Тэгээ тэр боломжийг ашиглаж байгаа азтай хүмүүс нь эмэгтэйчүүд болчиход байгаа байхгүй. Тийм учраас сэтгэл нь тэнхээтэй юм шиг харагдаад байгаа. Ягаад амьдралын дадал чинь л биднийг чиглүүлж авч явах байхгүй. Одоо сүүлийн үеийн хүмүүсийн хошуурж байгаа хандлага гэвэл сошиал дээр илүү идэвхтэй байна. Одоо жишээ нь ингээл хүн болгон 5 үг холбоож чаддаг болвол подкаст хийдэг болчи, юм хийдэг болчи, зочинтой ярилцъя. За зарим нэг мэрэгжилтэй хүмүүс мэрэгчлээ шууд орхиод 8 хий, лайв хий, хандлт авъя. Одоо юу гэдгийг инфлюенсер болъё ч гэдэг юм уу. Ийм хандлт их байгаад байна. Ер нь хүмүүсийн дотор ингийн гэсэн бодол байдаг боловч нөгөө талаас сошиалын дэлгэсний цаана үзэж байгаа хүмүүсийн хандлтаас одоо сэтгэл зүгээс айгаад хөдөлгөөн хийж чаддгүй. Тэгэхээр танаас одоо ингээд зөвлөгөө авъя гэж бодоход тийм ээ. Миний хүсэл яах вэ? Би тийм зорилготой байна. Атал ард нь байгаа тэр хүмүүсийн муулж байгаа сэтгэл зүг яаж давах вэ? Танд хамаагүй. Муулж гин үү, муулахгүй юу танд хамаагүй. Зөв шүү дээ. Тэгээд хүн болгон подкаст хийгэлтэй. Тэгэл хин хандлт авч чадсан нь цойлж гарч ирэх байхгүй. 1000 хүн хүйг, 30 мянган хүн тэн дотроос гансаг хөвч цойлж гарч ирэх юм уу? Бусд нь гарч ирэх юм уу? Тэр харин оюун ухааны хувьд өөрийгөө бэлдэж чадсан үгүй гэдгээс шалтгаална.
Чи яг үнэн үү? Чи яг үнэхээр хүнд үн зэрэг өгч чадах уу? Гэдгээрээ л ялгагдах болохоос биш. Тэрийг нэг хүнд ад үзэгдэхээс айж байгаа бол тэр хүн болж чадахгүй. Тэр хүн өнөхөр хөдөлмөрч өөрийгөө хөгжүүлээд тэ хүний хөгжил чинь эхлээд бие билдраа хөгжүүлдэг. Зүс царайгаа хөгжүүлдэг. За зүс царайны хувьд нэг тодорхой хэмжээний ихтгэл үнэмшил бие билдрийн хувьд туранхаа ч юм уу одоо булчин мулчинтай болоод ирснийхаа дараагаар хүн чинь нэг мэдлэг оюун ухаантай санхаарна. Тэгээ зэрэг анхаараа явуулна л да. За тэнгүүтлээ тэрний дараагаар үнэхээр чи өөрийнхөө дотоод ихтгэл үнэмшил буюу тэр сүнслэг хөгжил энэ хүн ер нь юу бүтээх гэж ирсэн. Энэ Монгол улс ихтгэл үнэмшил энэ монголчуудын сэтгэлгээг өөрчлөх үүрэгтэй ирсэн бол би өөрчилж л таараа. Эргэж Монгол хизээ хүчрэхэг байсан тий эмэгтэйчүүд хизээ ухаантай байсан. Монгол эмэгтэйчүүд энэ эрэгтэй хүүхдүүдийг хүмүүжүүлдэг ээж нар шүү дээ. Тий? Энэ эрэгтэй хүүхдүүдийг энэ хүчрэхэг Монголыг бүтээдэг энэ хүүхдүүдийг хүмүүжүүлдэг коучнэр нь ээж нар нь Монгол эмэгтэйчүүд байхгүй. Тэгвэл тэр Монгол эмэгтэйчүүд нь өөртөө итгэлтэй байх, өөрөө юм зүтгэлтэй байх, зөв итгэл үнэмшилтэй, зөв бодолтой байхад нь би коуч хүний хувьд итгэл үнэмшил сэтгэлгээг нь өөрчлөх хэрэгтэй. Бизнес хийж байгаа хүмүүст буцаад би итгэл үнэмшил сэтгэлгээг нь бас өөрчлөх үүрэгтэй гэж өөрийгөө үзэх байхгүй. Тийм учраас би өөрийгөө бэлдэнэ. Тийм учраас тэр хандлт гэдэг зүйл чинь чанартай юм хийвэл угаасаа мултраал гараад ирнэ та. Зүгээр ингээд хүн дагаал эсвэл ингээд бусдад таалагдах гал тэр бусдын тэр доромжллыг зууралдаал тэгээ бусдын асуудалд ороод бусдын асуудалд орж ийн гэсэн үг байхгүй та. Яг тэгвэл таныг шар үстэй байгааг шоолох тий намайг одоо тий юу энэ хідээ коуч болсон гэж ингэж ярих хоёр бит хоёрт бол хамаагүй байхгүй. Тэр хүн бодлороо юу бодож байгаа тэр хүн муулж бодож байгаа тэр хүн хамгийн ихний хохирогч нь би биш тэр хүн өөрөө байхгүй. Таны найз таныг шар үстэй гэж доош нь хийж байгаа бол хамгийн ихний хохирогч нь та сонсохгүй учраас хамгийн ихний хохирогч нь өөрөө байхгүй. Хүн муулж байгаа хин нэгэн улс төрчийг муулж байгаа хүний хамгийн ихний хохирогч нь тэр хүн өөрөө сэтгэлтэй уур хилэнг бий болгож байна гэдэг бол хамгийн ихний хохирогч нь тэр хүн өөрөө учраас тэр хүний бодол руу та орж ийн гэдэг бол таны хувьд дахиад хоёр дахь хохирогч болчихж байгаа. Би бол намайг бол муул та. Би сонсохгүй юм чинь би комментэнд хариу зүгээр л над тэ сургуульд авъя. Тэ өөрийгөө өөрчлөе гэж байгаа хүнд би хариу өгнө гэсэн. Надтай оюун ухааны төвшөнтэй би угсаа хүнтэй маргалдах ямар шаардлага байхгүй байхгүй. Тэгэхээр бид нар яг адилхан хандлт авъя л гэж бодож байгаа бол та хүнд үн цэнтэй юм хийж байгаа бол тэрэндээ бити санаа зовоо. Тэгвэл уршаа хараад хийн. Тэгэл хинэн цойлж гарч ирэх юм. Тэгэл тэрэн цойлол гараад ир шүү дээ. Чанартай юм хийж гин өөрийгөө бэлдэж гин үү. Үнэхээр хоосон ном яриад гин үнэхээр яг амьдралд хүнд хэрэгтэй зүйл яриад гин үү. Хүний амьдралыг өөрчлөх итгэл үнэмшлийн тухай ярьж гин үү. Хүний сэтгэлийг амар амгалан болгох бясалгал гэдэг юмыг зүгээр амьдралынхаа хэв маяг болго гэж энэ лам нар ярих хэрэгтэй юм шүү. Гэтэл тэр шүтүүлээд мөргүүлээд байгаа тэр лаг лам нар чинь яг энийг яага ярихгүй байгаа гэж байгаа байхгүй би. Тэгэд тэр нэг одоо тий засал номыг хийгээд байгаа хүмүүс яагаад энэ хүмүүсийг өөрөө өөрийнх нь биеийн даалгах мэрэгэн ухааныг ярихгүй байгаа. Тэгээд тэр лам нар нь магадгүй хүний сэтгэл амар амгалан байлгаж чадах тэр сэтгэл зүгийн амар амгалан болгож чадах бясалгалыг ингэж хийдэг талаар энгийн юм яага ярихгүй байгаа. Тэгээ би орчин үеийн лам болцсон учраас коуч гэдэг хүн чинь орчин үеийн лам хүний сэтгэлийг засдаг хүн болцсон учраас би гарч ирээд бясалгал анапана гэдэг юм хийж сураа. Тэр випашана гэж бясалгалын маш том хөтөлбөр байдаг дэлхийн шүү. Тэр хөтөлбөрийн тэр зүйлийг сураа гэж би байнга сурталжилж ярьж. Тэгээ 40 нэмэх вэ нү, хэд нэмэх вэ нү бидний энэ эмэгтэйчүүдийн асуудал сэтгэлийн амар амгалан болгодог тэр зүйлийг би шууд тулгаж хэлж байгаа байхгүй. Та нар минь ийм сураараа тэгвэл та нарын сэтгэл амгалан болно. Өрөө хүүхдүүдийн сэтгэл амар амгалан, өрөө хүүхдүүдийн сэтгэл амар амгалан болох юм бол өрөө хүүхдүүд хичээл номоо сайн хийнэ. Монголд ирээдүйн сайхан мэрэгжилтэнгүүд, инженерүүд, эдийн засагчид ирээдүйд атгарахдаггүй, өөрийгөө хөгжүүлдэг, биеэ даасан маш сайхан сэтгэл зүйтэй хүмүүс бий болоод ирэх юм бол энэ Монгол хүчрэх чинь. Тэрээс энэ гудамжийг хичнээн мянга гой болгоод тэ гадаад ертөнцийг гой болгоод хитцээ чи энэ Монгол хөгжихгүй байхгүй. Хүн нь хөгжиж ийж энэ Монгол хөгжинэ. Тэгэхээр ээж 40 нэмэх ээж нар хөгжиж ийж
Тийш. Үр хүүхдүүд мань хөвчих нь шүү дээ. Би ч гэсэн 40 хүрсэн одоо ингээд аав шүү дээ. Яг адилхан бидний асуудал нэг л байхгүй. Яг түрүүний хэлсэнчлэн энэ одоо ингээ хэлсэнчлэн би яг бодож ин л та 40 нэмэх ээж нар маш олон ямиг сэтгэлдээ тээж хадгалж твчиж явдаг байхгүй юу? Би хувьдаа одоо ингээл хүүхдээч бодож гин, нөхрөөч бодож гин, ажиллаач бодож гин, хамт олнооч бодож гин. Тэгээ найз нөхдөөч бодож гин. Твчих юм айгүй асар их твчдэг. Гэтэл би ч сэтгэлтэй хүн шүү дээ. Миний сэтгэл тесрэх гээд штэ заримдаа нэг юм дээр нөхөртэй гаргаад уйлчмаарч юм шиг санагдаал. Найз дээрээ очиод тэрж жаад нэг сайхан зад уйлчмаарч юм шиг. Ийм үед одоо амьдарч ийн бид нэр. Гэхдээ өмнө нь бас тийм л байсан л байх л да одоо бидний ээж. Энэ үед бид нэр тэгвэл сэтгэл зүйгээ бясалгалын аргаар л зөвхөн одоо ингээд тайвшруулад явах уу. Өөр эр нөхрийн талаас ч юм уу, найз нөхдийн талаас ч юм уу үзүүлэх сэтгэл зүйн дэм тусалцаа юу байж болох юм? Хин нэгнээс аврал хайгаад хэрэггүй яах юм. За. Тий. Найз нөхөд яг мэрэгжлийн хүнд хандж байгаа бас нэг давуу тал мэрэгжлийн хүн бол мэрэгжлийн өнцгөрөө л ярьдаг байхгүй. Найз нөхд бол яг мэрэгжлийн бус гэсэн үг. Хүнийг хаана оч уйлж байгааг нь зогсуулдгийг мэрэгжлийн хүн бол мэднэ. Яг тэгэхээр уйлуулах нь өөрөө улам дараагийн уйлах үйл үрийг нэмж өгдөг байхгүй. Коуч хүн бол хадуурж байгаа хүнийг зогсоодог. Энд чинь мэрэгжил байхгүй. Асуултаал чиглүүлдэг. Хит их хөөрөөд байгаа бол тэр хөөрлийн дарж зогсоох хэвээр асуултаар нь чиглүүлээд өөрийнх нь асуудлыг шийдэж байгаа ш. Таны асуудлыг шийдэж байгаа болохоос биш дагаж тэ хов ярих гайгүй ш. Бид нэр асуудлаа хурдан шийдэх нь чухал болохоос тэгэл би ингэж зовсон чи ингэж зовсон ертөнцийн зовлон дуустдаггүй байхгүй. Угаасаа өмнөж байсан одоо ч байгаа. Өмнө нь бол даарах өлсөх гэдэг зовлон байсан бол одоо бол хүн хоорондын харилцааны зовлон болсон. Эхнэр нөхөр хоёрын хайр дурлалын үр хүү ээж хүүхд хоёрын гэдэг те ийм зовлонгууд нь их болцсон дарга цэрэг хоёрын ч гэдэг юм уу те. Тэгэхээр зовлон угаасаа тэртээ тэргүй дуусахгүй, асуудал угаасаа тэртээ тэргүй дуусахгүй. Тэгэхээр асуудлыг нөхөр чи өөрөө тэр учраа олохгүй байгаа юм чи яаж таныг тайвшруулах юм бэ? Хөөрхөн амьд өөрөө учраа олохгүй нэг хүү байж байгаа шүү дээ. Тэгтээ ажил үйлээ хийгээд хөдөлмөрлөөд мөнгө авчираад гэр орноод хижээгээд ингээд сайхан ингээд байж гин. Гэхдээ тэр хүн өөрөө сэтгэлийнхаа учрыг олохгүй байгаа шүү дээ хөөрхөн амьд. Гэхдээ тийм бицтэй одоо бидний үеийнхэн адилхан ш 80-аад оныхан. Тэ? Тэгээ яг адилхан байж ич нэгнээсээ чи намайг ингэсэнгүү би чамайг ингэсэнгүү гэдэг хэр чин хоёр талд буруу ойлголцоо тэгээ салж нийлэгт элдв бусан юм чинь ийм их байгаа чинь ийм учиртай шүү дээ. Гэтэл та өөрийнхөө өөрчлөгдөх та өөрчлөгдөд ертөнц өөрчлөгдөн шүү дээ. Та бол ертөнцийн тойл байхгүй. Та өөрөө ингээд өөрчлөгдөөд сэтгэлээ амар амгалан болоход хүү ямар гоё амар амгалан сэтгэлтэй хүнд амар амгалан хүнд татагдсан шүү дээ. Амар амгалан биш хүмүүс бол амар амгалан хүндрүүл татагддаг байхгүй. Тэгэхээр амар амгалан гэдэг энэ нэг юм сонин хөндийн юм яриад байна гэдэг нь болохоор давчуу биш сэтгэл зүйтэй. Тэ? Давчуу бус тайван сэтгэл зүйтэй хүн дээр бол ажил үйл нь бүтдэг байхгүй юу? Хүнтэй зөв харилцдаг байхгүй юу? Зөв харилцаад ирэхээр одоо хэрэглэгчтэйгээ зөв харилцаад ирэхээр борлуулалт аяндаа гарах байхгүй юу? Тэ? Одоо ингээ ажлынхаа хамт олонтой зөв харилцаад ирэхээр ажлын хамт олон ч намайг хүнтэй тайраад ирэх байхгүй юу? Тэгээд ирэхээр тушаал ахих байхгүй юу? Гэдгийг би яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр та өөрчлөгдөд ертөнц өөрчлөгдөн та өөрөө гоё болоод ирэнгүүт сэтгэл чинь гоё болоод ирэнгүүт нүүр царай чинь бас гоё болно. Тэгэл бүхэл юм дагаал гоё болох юм байна л да. Тэгээд ирэхэр чинь одоо тэгэл нөхөр чи араас чинь гүгээд эхлэх юм байна л да. Тий. Үр хүүхд чи араас чинь гүгээл ээжигээ хүндлэл ингээл эхлэх юм байна л да. Би тэрийг яриад байгаа байхгүй. Тэгэхээр хин нэг нь найзаас бити аврал хайгаад дээ монголчуудаа. Тэгээ хувь хүний хөгжил чинь ганцаардаж уйтгарлахаас эхэлтий. Өөрийгөө тэгээ сонсон. Ганцаардаж уйтгарлсан цагаас эхлээд хувь хүний хөгжил эхэлдэг байхгүй. Тэгэхээр ганцаардаж уйтгарлаад сур. Эхлээд маш хэцүү. Тэгээ хэцүүгийн давж чадахгүйгээд гоёос татгалзаж болохгүй шүү дээ. Тэр хэцүүг авал да. Тэр зовлон авал да. Зовлон хүлээж надад зовлон ирсэн гэдгээ хүлээж аваад тэр зовлон дундуур туучл та. Магадгүй бясалгал хийхэд их зовлонтой бол тэр зовлонг туулал та. Гүүхэн зовлонтой бол тэр зовлонгоо туул. Тэр йог хийх нь айгүй их тийм сонголт хийгээл өвдөд байгаа бол тэрийгээ туул. Одоо тэгээд тэр дарагтайгаа харьцлах нь айгүй эвгүй байгаа бол тэр зовлонгоо туул. Хүлээн зөвшөөр. Амар хамгалан сур, хүний аргыг ол, өөрийнхөө аргыг ол.
Тэгээд тэр зовлон чинь туусны дараа тэр зовлон чинь нэг юм шат ахаад тэр зовлон давдаг зовлон дуусна үсттэй нэг. Мөнх бус юм чинь дуусна шүү дээ. Тэр зовлон чинь мөнх бус учраас тэрнтэй тулаад нүүр тулаад тэрхүү дуусна. Тэгвэл дараагийн зовлон гараад ирнэ дахиад. Дахиад тэгээд зовлон дуусчих юм уу? Үгүй шүү дээ. Дараагийн зовлон мөнгөний зовлон гарч иж магадгүй. Дараагийн зовлон үр хөвгтүүд том болоод биднийг цовгож магадгүй. Тэгэл 9 төрлийн зовлон гарч ирнэ. Тэр бүгдийг туулдаг арга замыг өөрөө биеэ дад сурах хэрэгтэй байхгүй. Тэгээд би ганцаардаж уйдхалахаас эхэлнэ. Тэгээ хоёрдугаар зорилго нь бол энэ хувь хүний хөгжил чинь биеэ даахаас эхэлдэг шүү дээ. Тэгээ юу гэхээр сэтгэл зүйн хувь биеэ даахад эхлэх юм бол үр хөвгтүүдийн биеийн даалгаад явчихдаг байхгүй. Одоо бидний насны эмэгтэйчүүд харьцангуй за би нэг юм хийж чаддаг шүү, чадахгүй шүү гэд баримжаатай болцсон байдаг. Дийлэнх нь гэтэл зарим нь 3 4 хүүхэд дараалж гаргаад би нэг 4 жил сургуульд суугаад тэр мэргэжлэрээс ерөөсөө ажиллаагүй. Одоо ингээ гадуур гарах гэхээр найз нөхөд байдгүй. Би эзэмшсэн тэр танхимын 4 жилийн одоо мэргэжил гээд байгаа тэр диплома бариад явах юм уу? Гэхдээ би юм мэдэхгүй. Эсвэл би энэ хүмүүсийг дагаад бизнес хийх юм уу? Би шатуул яах вэ гэд бүр алигач мэдэхгүй хүмүүс эмэгтэйчүүд байж байгаа. Тэр үед та ганцаарчлаад уулзлаа гэхэд хаанаас нь эхлээд хаа хүр гэж хэлэх вэ? Тэгээ яг одоо дэлгэцийн ард бид гурыг хараад би яг ингэж хэлдэг заяа. Өөрийгөө хөгжүүл. Шууд хэлдэг. Дахиад яг нөгөө бөөсний онгоо шиг. Өөрийгөө хөгжүүлнэ гэхээр одоо юуг нь барьж авч хөгжүүлэх юм? Шууд наад хямрлаасаа гараад гүү алах бясалгаа. Тэ? Шууд өөртөө ажил. Ямар зардал хэрэггүй шүү дээ. Ямар зардал хэрэггүй. Им гихгүй шүү би. Зүгээр л гараад өөрийгөө өвдөг. Харин арх ууж, хямарж, эморж, ээгэрч өвдөхгүй. Энэ бол хамгийн хүний сэтгэлийг хямраадаг зүйл. Найзыгаа дуудаж арх уудаг бол шууд улам доошоо. Тэрэн дор эн чинь бас өвдөлт. Нэг талтай гоё юм шиг мөртлөө. Би ингээ намайг энэ тоохгүй. Ингэн. За нөгөө талтай гараад шороотоо чамаагүй ингээд тойроод Улаанбаатар дутаатаа чамаагүй тойроод ингээд маск зүүж хагаад гүүгөөд алхаа чамайг хинч харахгүй байсан ч гэсэн хөлрөөд өнгөрснөөсөө салаад ингээд ир. За тэгээд бясалгал гэж маш энгийн зүйл байдаг. Тэр зүйлийг ингээд сур. Тэр нь 3 минут байж болно. За тэгээд нэг хувь хүний хөгжлийн ямар ч юм уу нэг ном аваад өөртөө хөрөнгө оруулаад сургалтанд суул та. Одоо энэ өөрийгөө хөгжүүлэхгүй бол угаасаа тэр асуудлаас гарахгүй байхгүй. Ямар нэгэн үйлдэл хий гэж байгаа юм би. За ингээ үйлдэл хийж итл би биш та нарт өөрсдөө гарцаа олно. Найдварт. Тэгээд ирэнгүүтэл чинь та өөрчлөгдөд ирэнгүүтэл тань руу өөрөө санал хүрнэ шүү дээ. Хүүе хинээ наашраа натта цуг ийм хий, ийм ажилд ороо. Тэгээд ямар нэгэн үйл хэрэг хий. Ажилд орж болно. Ажлыг чинь мөнгөний голж хийдэггүй. Тэр харилцаанд нь шундаг байхгүй юу? Харилцаа ойлгож байна. Одоо та хоёр чинь энд өндөр цалин хайж ирэхээс илүү гой хүмүүстэй хамт олонтой ингэж харилцаж тэндээсээ бид нэр 40 нас хүрсэн ч гэсэн 50 нас хүрсэн ч гэсэн 60 нас хүрсэн ч гэсэн тэр эмээнэр хүртэл 70 настай ч гэсэн эмээнэр хүртэл хүн хооронд харилцмаар шүү дээ. Тэндээсээ бид нар аз жаргалыг мэдэрч амьдрмаар шүү дээ. Тэгэхээр ямар нэг ажил үйл хийлтэй. Хүүхд мөхтдөө зохицуулах гэж байгаа бол ер нь хий гэсэн аргыг нь олдъё. Хийхгүй гэсэн шалтгаыг нь харддаг. Тэгэхээр би 3 хүүхэдтэй, би 4 хүүхэдтэй, энэ болсонгүй, тэр нь болсонгүй гэдэг байгаа бол тэгээл байж та. Тэ? Тэр бүгдийг зохицуулах ухааныг олж ин амьдрал танд ийм гоё бэлэг өгсөн байж та 3 хүүхэд вэ нү 4 хүүхэд вэ нү тэ 5 хүүхэд вэ нү ийм сайхан бэлэг буюу таны хөрөнгөч наад үр хүүхдүүд чинь. Тэгвэл үр хүүхдүүдэд оройж бизнес гэж үзээд үр хүүхдийнхаа эрдэм боловсрал бие даах, хил ус сурах, өөрсдийнх нь хувь хүний хөгжилд нь анхаарад хүүхдүүдэд лаг алдартай хүн болгочоод өөрөө жаргаж амьдралдаа ээж тэгвэл аав тэгвэл тэр хүн амьдралыг юу гэж харж байгаагаас үл хамааран ерөөсөө амьдрал тэр чигээр тэр хүний амьдрал өөрчлөгдөнө. Тэгэхээр тэр алийг хийж болно. Та түрүү хэлсэн шүү дээ. Лайв хийх юм уу? Чадвал тууштай байгаа чадах юм бол тэр бизнес дээр амжилт гаргаж чадна. Чадахгүй бол дахиад хямрал руу орно. Тэгэхээр энэ капиталист нийгмийн чинь шудраг тал нь тэр байхгүй. Зөв бодолтой, зөв хөдөлмөртэй, зөв хувь хүний хөгжилтэй байж чадвал бизнесийн хөгжил нь бас яг хүнээд байгаад өсөд байх байхгүй. Тэрнээс бурхан гомдлсноор ажил чинь бүтдэггүй. Бурхан гэдэг чинь та нарын далд ухамсар буюу бодол чинь баггүй. Бодлоо зөв болгочих, үйлдэлээ зөв болгочих. Тэгэл сайхан зөв юмны төлөө шунаад хөдөлмөрлөөд. Одоо тэгэл магадгүй тэр
хямрах болгондоо вайнуудаа болох хэрэгтэй болж таарж байгаа. Яана. Ингээд за яг өөрийгөө удирдлаа. Явлаа, болж шүү. Тэгээд өөрийгөө зөв удирдаад өөрийгөө өөрчлөх гээд хичээж байгаа мянган бүсгүйчүүд байгаа. Хичээгээд л байгаа. Гэвч маш олон шантралууд, маш олон цохилтууд орж ирдэг. Эмэгтэйчүүдийн амьдралд, хувийн амьдралд, хувьсгалын амьдралаас цохилтууд орж ирнэ. Энэ бүхэн дээр шантраад буцаад тэр чигээрээ нураад унсан чимэгтэй байгаа бах. Эргэж босч ирэх тэнхэлтэй чимэгтэй байгаа байх. Энэ дээр та юу гэж бодож зөвлөгөө өгөх вэ? Тэр хүний сэтгэл зүйн нөхцөл байдал өөр байж магадгүй. Зарим нь арай бага хямарсан, зарим нь арай их хямарсан. Тий, янз байгаа. Янз байгаа тий. Гэхдээ гардаг арга зам нь яг адилхан. Нөхцөл байдал өөрчлөгдөж болно, зарчим хязгаарч өөрчлөгдөхгүй гэж гоё үг өгдөн шүү дээ. Зарчим нь өөрчлөгдөхгүй байхгүй. Зарчим нь яг хэвээр байгаа. Наад асуудал чинь шийддэг зарчим нь яг хэвээрээ байгаа байхгүй. Хиний асуудал ер нь хүний зовлон хүнийхээс том гэж байдгүй шүү. Одоо шийдвэл 10 жилийн хүүхдүүд хичээл хийх даалгавар нь за цалингаа тавих гэж байгаа бизнес эрхлэгчдийн хайж байгаа 20 сая төгрөг ч юм уу 200 сая төгрөг тэ эдийн засгийн хямралаас нүүрсний үн унсан Монгол улсын ерхий сайдын асуудал бүгдээрээ яг нэг л стресс байдаг байхгүй. Гэхдээ тэр гэрийн талаараа хийж чадахгүй байж байгаа хүүхдийн стресстэй яг төстэй байхгүй. Тэгэд яг нэг л стресс. Гарах арга зам нь дахиад нэг л байгаа байхгүй. Зүтгэн, уршлан, зогсож болохгүй. Тайван байжгаад өөрийгөө тайван болгож жагаад асуудлыг шийднэ. Зүтгэн, хөдөлмөрлөн, тууштай байна. Дахиад унана, зүтгэн, хөдөлмөрлөн, тууштай байна. Өөрийгөө энэ хооронд сэтгэлийн амар амгалан болгоно. Тэгээд ингэнэ. Тэгээ энэ дотор хувь хүний хөгжил огт алдаж болохгүй. Алдтал юм бол ажлаа алдна. Алдтал юм бол өөрийгөө алдтал юм бол ажилч алдагдана. Ажил нь гоё болоод ирэнгүүт хүн архиугаал ингээл гоё машин унаал дан гээл гоё цүн ингээл ирэнгүүт л дан гээл нэг юм болдог байхгүй. Тэгэхээр өөрийнхөө анхаарлыг алдаж болдоггүй байхгүй юу? Мөнхийн тэр хувь хүний хөгжил өөрийгөө тэр сэтгэлийг ерөөс алдаж болдоггүй байхгүй. Алдгал юм бол нэг юм дан гээл болдог. Яагаад гэвэл би энийг чинь биеэрээ мэдэрчээд байна шүү дээ. Хэдэн 100 хэдэн мянган хүнд энэ бүх юмнууд чи яриад хүмүүсийн асуудал нэг гэдгийг ойлгочоод тэгж ярих юм бол энэ номнууд чинь нэг л зүйлийн тухай ярьсан бичсэн байдаг гэдээ шүү дээ. Та нар хувь хүний хөгжлийн ганц коучийн бичсэн ном одоо итгэлийн хүч гэж жишээлбэл ном бичлээ гэж бодъё би. Тэр номыг унш, Сэтг баяж гэдэг номыг унш. Бүгд л адилхан хүнд итгэл өгөх гэж байгаа. Нэг л зүйлийн тухай ярьдаг байхгүй. Одоо химийн асуудал, физикийн асуудал ч юм уу, математикийн асуудал нэг л хариуг авах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бүх юм нэг л байдаг. Сонголтуудын тухай ярихад одоо юу гэдгийг хувь хүний хөгжлийн тухай номыг нэг хэсэг маш их уншсан. За би гэртээ байна, бусдаас хоцроод ах шиг байна гэж таарсан номоо аваад уншаад байдаг. Тэгтэл тэр нь одоо хинээж бичсэн номын, хаанаас ч орчуулсан номын гэдэг нь тодорхойгүй. Тэгээ их олон коуч одоо олон хүмүүс байгаа. Тэднээс өөртөө тохирсныг гэдэг юм уу? Яаж сонголтыг хийх вэ? Олон байх тусам толгой эргээд байдаг. Хуучин бол нөгөө хоёр туулаа хөөсөн хоосон гэдэг шиг юм болох үү? Орчин үед ийм болсон. Зүгээр л эхлээл хүнийг ойлгосон, итгэж байгаа хүнийхээ номыг уншдаг. Тэр одоо үнэхээр сайн ном, муу ном гэвэл үнэхээр чанартай ном бол уншигдэн шүү дээ. Тэр чинь дахиад нөгөө нэг хэн хандлт авч чадах уу, хэн нь яг үннийг ярьж гин, хэн нь яг хүнийг өөрчлөх зүйлийг ярьж чадж гин, хэн өөрчлөх зүйлийг бичсэн байна гэдгээрээ тэр ном аяндаа өөрөө уншигтаа шийдэгдэнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр би бол хүмүүст юу гэж хэлдэг вэхээр үлгэрийн ном чамааг уншаа гэдэг. Номыг уншаад ах тэр дадлан чухал болохоос биш ямар ном гэж амьдралыг товчлох гээд байгаа нь чухал биш байхгүй. Тэр үлгэрийн номоос ном чамааг уншдаг болохоос та номыг уншдаг юм аа. Тэгэхээр чиний ухааныг ном сорддог болохоос биш ямар ч хамаагүй ном барьж аваад уншаад байгаа дадал таны дадал чинь зөв байхгүй юу. Тэгэл тэр ном чи өөрөө хүнд сэтэл өгөөд идэг. Тэр сэтлүүдийг дахин аваад ах нь гоё болохоос биш за энэ номыг л уншчууд аландаа гэж хэлэх хэрэггүй байхгүй. Би бол бас үнэхээр одоо нэг яг л одоо өөрийнхөө коучлж байгаа энэ бүх зүйлийг ном болгох гээд явж байгаа. Одоо ингэ төлөвлөсөн төлөвлөгөө дотор явж байгаа. Тэгэхээр надад итгэж байгаа бол миний номыг уншдаг гэсэн үг байхгүй шууд. Миний ярианд итгэж гин.
миний бичсэн зүйл итгэж байгаа, миний одоо энэ ярьж байгаа философи үнэн гэж итгэж байгаа бол миний номыг унших л ёстой байхгүй, дагах л ёстой. Тэгээ ном уншаад дахиад нэг гоё юм. Та хэдэн ном уншсан? За хамгийн сүүл бол Айн Рэндийн Бид амьд хүмүүс уншсан, Үлзий төгсөн, Дурлалын сүмээс дөрвөсөд гэх сүүлийн номнууд бол байна. Тоог нь бол мэдгүй. Жишээлбэл хов хүний хөгжлийн номнуудыг уншиж байгаа бол тэндээс нэг гин ч юм уу хоёрхан дадлыг хэрэгжүүлдэг л ном болоо. Тэ. Тэгэл болоод нэг хэрэгжүүлэх нь чухал байхгүй. Номыг барьж аваад алдаа хийгээл тэг гэж нэг юм тэгэл шууд үзчих л хэрэгтэй байхгүй. Ер нь бол яг хуу монголчууд ахуй амьдралаа сайжруулахын тулд гадаадд явж гин. Энэ бол зөв. Тэ угаасаа энэ бидний нэг одоогийн нөхцөл байдлын эдийн засгийн нөхцөл байдлаас одоо шалтгаалаад энэ гадаадд явж ажил үйл хийж байгаа, ингээ өөрийгөө хөгжүүлж байгаа, ном уншиж байгаа ингээд маш олон хүмүүс ингээд байж байгаа. Тэгэхээр тэдгээр хүмүүсийн одоо ер нь асуудал бас яг адилхан хүний нутагт очихоор хүмүүс биш үү те. Жинхэнэ хөгжиж эхэлт юм л. Ягаад гэвэл бидний нэг комфорт зоноос гардаг юм. Дор хойд махан үнэтэй болчт юм байна л да. Тэ. Дор хойд нэг гэртээ байна гэсэн энэ нэг комфорт зоноос гарчт юм байна л да. Жохон сэргэг байхгүй бол бид нар болохгүй гээд. Тэгэхээр тэр хүмүүс айгүй хөгжих ёстой мэн гэж над руу дэлхийн өнцөг болон бүрээс монголчууд минь ханддаг. Одоо гадаад байдаг монголчууд хэдэн зуун мянга юм бэ? Тийм статистик мэдгүй. Мэдгүй. Тэгээд ямар ч байсан хамгийн их нь Солонгос тэгээд Америк гэж ярьд юм лээ. Монголчууд ихтэй. Тийм. Тэгээд яг тэр нэг хүний нутгаас одоо энэ Монголоос гарч амьдэрсэн хүмүүсийн одоо тэр нэг ухамсарт байдал нь илүү хүчтэй юм л. Яг гэвэл бид нар арай комфорт зонд байгаад шүү дээ. Тэгэхээр ном бол хүний комфорт зоноос ус гаргадаг байхгүй. Тэгэхээр тэдгээр хүмүүсүүд комфорт зоноос арай илүү нөө төрүүлээд гараад ингэсэн учраас арай сэргэг байд юм байлээ гэж би бодсон. Тийм учраас хөв хүний хөгжилтийг анхаардаг. Анхаараагүй байгаа нь анхаарахчул Монголдо буцаж ирээд бизнес. Одоо жишээлбэл Солонгост ажил хийдэг хүмүүс Монголд ирээд бизнес хийхдээ айгүй сайн бизнес хийдэг. Яг гэвэл хүнээр асар их доромжлуулаад асар их хэцүү юмнуудыг туулсаргаа сэтгэлийн тэнхээ ир юмгүй айгүй хүчрхэг болцсон байт юм бэл. Тэгэхээр тэднэр бол тэдгэр хүмүүс өөрсдийнхөө хөв хүний хөгжилд анхаарад ирэх юм бол Монголд ирээд бизнес хийхдээ бүр тэнд байж ажиллаж исэн бизнесээ Монголд болгохдоо үнэхээр супер хийд юм бэл. Тэгээ одоо Монголд энэ амжилттай бизнес эрхэлж байгаа эрэгтэй эмэгтэй хүмүүс чинь Солонгост ажил хийж исэн хүмүүс юм байл шүү дээ. Америкт ажил хийж исэн хүмүүс юм байл шүү дээ. Тэгэхээр ингээд Сахилга баттай байгаа сурцсан. Тэр чинь хүний нутагт байна гэдэг чинь нэг хавчлагын дунд байсараад байнгын хэцүү зүйлийн дотор ингээ байсараад ухамсар нь айгүй те далд ухамсар нь айгүй зөв ажиллаж сурцсан. Хариуцлагатай ажиллаж сурцсан. Одоо тэгтээ тэдний сул тал бас байгаа. Тэр нь болгоо бас өөрийгөө анхаарч хөгжүүлэх юмнууд байхгүй. Тэгтээ ер нь бол хүн өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх гол зэвсэг нь бол ном унших байхгүй. Байнгын одоо тэр зэвсэг нь тэр нь болохоор аль ном нь ухаантай, аль ном нь ухаан муутай гэж би хизээж хэлэхгүй. Зүгээр ном уншаад ах сэтлэн ямар сайндаа үлгэрийн ном чамааг уншаад ах гэж хэлдэг юм учиртай байхгүй. Одоо бидний насны эмэгтэйчүүд ингээд таны яриагаар бол одоо яг өөрийгөө ингээд мэдээж нөгөө коуч хүн авчирсан болохоор ингэж зөвлөн те ойлгомжтой. Гэхдээ бид нар чинь бас ингээд өдийн нас 40 гараад ирэхэр чинь за хин намайг юу хийж байгаа л гэдэг ийм айдсууд айгүй ихтэй. За 40 гарч иж ийм юм өмсөд чи явах те гэл хувцас тайлах жишээний арай намуухан даруухан болох жишээний өөрийгөө дарж явдаг. За одоо 40 гарч иж одоо би тэр бизнес рүү ороод ч яах юм. Одоо эхэлсэн бизнес хизээ хөгжингээ явах уу гээл ингээ. Үгүй шүү. Ийм сэтгэл зүйтэй эмэгтэйчүүд их. Бидний насан дээр. Би үл тэр та нарын ямар хувцас өмсөх чинь би бол мэдэхгүй шүү. Тэр бол та нарын өөрсдийн шийдэх асуудал. Аха тэр бол зүгээр жишээ. Аха. Тэрийг бол би мэдэхгүй. Тэрэн дээр эмэгтэй хүний тэр нарийн нандин бий өгт ойлгохгүй мэдэхгүй. За тэрэнд оролцохгүй. Бизнес хийх тал дээр, ажил үйл эхлэх тал дээр бол 50 настай байна уу, 60 настай байна уу? Яг одоо ихэл. Үнэхээр бодож л байгаа бол. Тэгээ алдвал алтан л эс тэгэл 10 20 сая төгрөг алтан л эс. Тэгээд 10 20 сая алдлаа гэдэг юм чи үхсэн юм уу? Магадгүй дахиад 200 300 сая төгрөг олох бизнесийн ухааныг тэндээс сурж магадгүй. Ганц л юм хэлнэ. Бизнес хийхээсээ өмнө өөрийгөө сайн бэлдээд өгөөч. Зоригоо бэлд. Сэтгэл унаад хямрахад
хямралаас эргэж босч чаддаг сэтгэл зүгээ бэлд. Тэ? За юм зарах гэж байгаа бол их борлуулах ухааныг бэлд. Өөрийгөө нээ, өөрийгөө баялаг болго. Ад үзэгдэхэд бэлэн бол, доромжлуулахад бэлэн бол. Тэрнийхээ дараагаар тэр юмаа хийлтэй. Тэгтээ тэргүй тэр сэтгэл зүйн бэлэн болцсон хүн юу л юу вэ шүү. Сэтгэл зүйн бэлэн болохгүй болохоор тэгэл шалтак хайгаа суугаад байгаа байхгүй. Сэтгэл зүйн огт бэлэн болохгүй байна за. Гэсэн үг. Танд хандж байгаа эмэгтэйчүүдийн ямар асуудал төлхөө ярьж байна. Түрүү ном гаргах гэж байгаа гэжсэн. Тэгэхээр магадгүй ийм асуудлаар илүү хандаад байгаа болохоор тэр номонд чинь энэ сэдвүүд илүү багтсан байгаа бах. Эмэгтэйчүүдийн асуудал бол эмэгтэйчүүд нэгдүгürt маш их бодол заримдаа их те түрүү хэлсэн шүү дээ. Эмо буюу амархан сэтгэлээр ундаг. За хоёрдугаарт нь эго буюу юм болж байгаа үед хөөрдөг. Тэ? Юм хөөрүүзэн. За гуравдугаарт нь бол эмэгтэй хүн аимхаа учраас үйлдэлгүй байдаг. За дахиад нийтлэг юм бол эрэгтэй эмэгтэй гэхгүй энэ бидний одоо энэ сошиал ертөнцөөс шалтгаалаад атаархал гэдэг сэрэг сэтгэл хөдлөл асар их байгаа. Яг үнэ. Энэ атаархал нь шүү дээ хэнийг алдаг вэ гэхээр атаархуулж байгаа хүнийг биш. Атаархаж байгаа хүний далд ухамсарыг бохирдуулдаг, гимтээдэг, амьдралыг чинь гутаадаг, гонёлдог. Тэр атаархал гэдэг энэ сөрөстлөөс сал. Одоо тэр эгорл гэдэг юмнасаа бас сал. Ягаад гэвэл эгорл их байх тусмаа та нар сурахгүй. Шийдэл багш шавын барилдлага гэж байдаг шүү дээ. Хин нэгэн хүнийг багш гэж хүндлэхийн тулд өөрийнхөө эгог навсааталтаар эрчүүдийн хамгийн том алдаа. 1000 ном, 1000 одоо сургалтын цуу гэж хэлээгүй ч гэсэн ямар ч байсан нэг номноос нэг хүнээс сурахын тулд эхлээд наад өөрийнхөө эмх зэгцгүй мэдлэгээ мэддэг юм шиг ярьдаг эгогноос эхлээ сал. Яг гэж байгаа байхгүй юу? Харин яг тэгээд идэв юм. Тэгээд тэр эгоноос салахгүйгаас болоод өөрөө хөгжихгүй байгаа байхгүй юу? Өөрөө өөрийг нь устгаад байгааг нь эрэгтэйч адилхан, эмэгтэйч адилхан. Энэ бол хүний асуудал гэж би хувийн хөгжлийн коуч, манлайлалын коуч хүний хувьд. Би өөрөө хөгжихгүй байгаа бол амаа татаад 7 дугаар ангийн хүүхдээс Япон хэл сур. Тэ? Оюутнаас хятад хэл сур. Бизнес борлуулалт контент хийж чадж байгаа 21 настай хүүгээс яаж контент хийдэг ухааны сур. Би бол амаа татаад надаас сайн контент хийж чаддаг, надаас сайн хандлт авч чаддаг тэр хүүхдийн тэр эдит хийх аргын сур. Чимээгүй зүгээр тэр хүн багш шавын барилга болоод тэр хүнийг сур. Орчин үеийн чиг хандлага, анхаарал татах түрүүн контентэд анхаарал татах ямар арга барил байдیں۔ Тэр лаг юмд бид нэр суралцах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл би ахна гэд юу ч чадахгүй. Ахна гэд би юу ч чадахгүй гэж тэр хүүхдэд ахна сургадаг дүүн. Бити одоо тэр юунда бити гацчих. Яг тэгвэл дүүнер чинь зааж өгөхөр хэмжээний болцоод байна. AI хөгжчөөд байна. Тэ? Тэгвэл юмыг эмх зэгцтэй дараалал нь бүр эхнийхээ үсгээ мэдэхгүй гэж шууд AI руу орж бас толгоогоо эргүүлээд яах вэ? Тэгээ өөрийгөө хөгжүүлээ дараа нь контент ингээд дараалалаар яваа шүү дээ. Энэ ястаг хэцүү. Тэргээ хүлэн зөвшөөрчл ястаа нөгөө шалтаа бууж ижил юм сурна гэдэг. Бороо орж ивэл бороо орж ийн гэж хүлэн зөвшөөрөөч. Нар гарч ивэл нар гарж ийн гэж хүлэн зөвшөөрөөч. Тэрнтэй адилхан та нар тэр үеийн хүүхдүүд ирцэн байна. Тэд нар илүү ийм байна гэдгийг хүлэн зөвшөөрөөч. Хүлэн зөвшөөрсөн цагаас тэр хүнээс сурж эхлэв шүү дээ. Ганц коучээс сурахын тулд ганц коучийг хүлэн зөвшөөрч сурна шүү дээ. Миний мөнгийг төлсөн хүн над пэдик гэж ирэх юм бол би хөвгөл гаргачих шүү дээ. Ягаад тэгэхээр эхлээд эгогоо дарж иж намайг хүндэлж иж би тэгтээ хүндлүүлнэ гэдэг нь болохоор нэг юм өөрийнхөө солиорлоор биш. Зүгээр намайг хүндлүүл миний тархин дотор байгаа юм бүгдэр асгагдаж гарч тэр хүний амьдралыг би өөрчилж байгаа. Тэгээ угаасаа хүнээс ганцаарчил ч юм уу сургалтанд суух гэж ирдэг хүн угаасаа хүндэлж иж, итгэж иж, тэгж иж тэр хүн дээр очиж таны энэ итгэл үнэмшлээ чинь сурж ирээ. Таны энэ яриад байгаа зүйлийг чинь нарийн одоо рилүүд дээр яриад байгаа энэ зүйлийг чинь нарийн деталаар нь системтэйгээр сурыг гэж л ирдэг байхгүй юу? Хүний хамгийн гол асуудал хайр. Одоо жишээлбэл за мөнгөний араас явж байгаа ажил үйл капиталист нийгэмд бол ажил үйл сайхан бүтчихийж бүх юм сайхан болдог гэж үнэн.
Гэвч ажил үйл нь бүтээд бүх юм сайхан болсны дараа хүн гэр бүлийн хайр дурлалын хайр, эхнэр нөхөр ингээд гэр бүл хооронд энэ хамгийн гол асуудал нь хайр юм бэл. Хайр нь ч юм уу гэр бүл нь амар амгалан бие бинийгээ ингээд мэдээж дата гэсэн нэг гэр бүлийн жижиг шажиг юмнууд угаасаа бүгдэнд нь байгаа шүү дээ. Энийг юуг нь нуудын те. Төгс байх ямар ч боломж байхгүй. Угаасаа мөнх бус юм чинь ингээл хөрөөний ир шиг ингээд явна. Бити бүр ингээд уул шиг юм том савлаад хэлтэй. Ингээд доошоо нэг хөөр би чамд бүр ингээд хайртай доошоо унахаараа би ингээд үхлээ гэдэг ч юм ингээд нэг ийм хоёр тийм юм биш. Доорош ингээд хөрөөний ир шиг ингээд жоохон муудалцуул ингээд явал та. Тэгэхээр тэр хүмүүсийн яг гол асуудал нь юу гэдэг вөхөр тэр эмэгтэй хүмүүсийн юу гэж асуулаа? Сэтгэл зүйн яг хоо эмэгтэйчүүд эрчүүдээс доогуур гэж үнэлдэг нь эрэгтэйчүүдийн манай дийлэнх сэтгэл зүй байгаад байна. Гэтэл одоо орчин үеийн эмэгтэйчүүд үгүй гэж бодоод байна штэ. Та яадаг вэ? Хүмүүс эмэгтэйчүүд танаас энэ талаар асууж гин одоо нөхөр намайг ингэж ах юм аа чи чадахгүй гэдэг наа. Уг нь би чадна штэ гэдэг тэмцэлтэй байгаа. Байдаг. Тэгээ яг хөө гол асуудал нэг хүмүүс чадахгүй яг энэ бол чадахгүй ажил үйлдэл холбоотой юм яриад ах шиг байна. Гэвч нэрийн одоо тэр эмэгтэй хүний чинь яг гол асуудал нь болохоор асуудлаа шийдээд ар дээр нь нэг тийм нэг амар амгалан аз жаргалыг л хайгаад байдаг байхгүй юу. Тэгээ тэр нь болохоор нөхөр нь дэмжиж гин үү дэмжихгүй нүг. Ерөнхийдөө бол би түрүүн ярьсан шүү дээ. Угаасаа эмэгтэй хүн эрэгтэй хүмүүсийн хөвшлөл ойлголтоор эрэгтэй хүн нь хамаагүй илүү байдаг. Тэр ч маа Монголын энэ уур амьсгалаа шалтгаалаад эрчүүдийн үйлдэл хийх зоригтой байх чадвар нь бусдаасаа илүү байдгийг бэлээ. Гэхдээ Монгол эмэгтэйчүүд буцаад яг бизнес хийхдээ бас гайхалтай. Одоо сүүлийн үед эмэгтэйчүүд хөөе эрчүүдээсээ илүү амар бизнесмен болцсон. Яг л эмэгтэй хүний чинь нөгөө нэг айгуугахаас ахуулаад одоо цагт илүү байдаг гэдэг нь шүү дээ. Тэгэхээр юмаа ингээ эмхэл зэгцэд бичиж тэмдэглэхээс ахуулаад эмэгтэй захирлууд айгүй олон гүйцэх захирлууд хийж байгаа. Хүмүүс ингээд ажил үйл дээр амжилт гарах тухай яриад байгаа боловч цаана нь хүний гол юм нь бол хайр байт юм билээ шүү. Баах ажил үйл нь бүтцсэн хайр нь бүтэхгүй бол тэр хүний дотоод ертөнц шал худлаалчт юм бэл. Тэгэхээр хүн үргэлж одоо тэр эмэгтэйчүүдийн гол асуудал ер нь эрчүүдийн ч гэсэн гол асуудал нь хөөрхөн амьтан яг хайр л байт юм бэл. Хөөрхөн амьтан ч байхгүй те. Хүний асуудал ч өөрөө үр хүүхэд ч гэсэн эцэг ихтэй хайрлуулах хайр те найз нөхдөдтэй хайрлуулах хайр. Тэгээ хайр гэдэг чинь өөрөө тэр заавал тэр дурлалтай холбоотой нэг л категори нь болохоос биш ажил үйлээ хайрлах хайр. Тэгээ энэ дотроос би ганцхан юм хэлж байгаа шүү дээ. Өөрийгөө хайрлаа сурчих, сэтгэл зүгөө хайрлаа сурчих. Тэрсэн цагаас таны амьдрал эрэгтэй эмэгтэй гэхгүй өөрчлөгдөж чадна гэж байгаа байхгүй. Ямар нэгэн эерэг комент миний доор бичиж нэг чинь намайг хэлж байгаа биш тэр хүний өөрийг нь илтгэж идэг байхгүй. Сөрөг комент биччихвэл намайг илтгэж байгаа биш. Тэ? Ганцхан 7 хоногийн дотор 2 сая хандлт авж байгаа надад атаархаад хэрэггүй. Тэр доор нь бичиж байгаа ийм борлуулалт хийдэг ийм хүн заадаг хүмүүс гарч ирээ гэж комент бичиж байгаа хүмүүс тэр хүн өөрөө маш хөөрхий хүн байхгүй юу? Тэрс миний тухай тэр чи яриаггүй байхгүй. Миний тухай огт ярьж чадахгүй. Намайг магтаа доор бичээд байгаа хүн бол тэр хүн өөрөө эрг сэтгэл хөдлөлттэй хүн байхгүй юу? Тэр доороо эндээс ахуулаад эрг сэтгэл хөдлөл дээрээ өөрийгөө хөгжүүл сурах нь шүү дээ бүгдээрээ. Тийм ээ. Эрг сэтгэл хөдлөлөө хөгжүүлээ левел тэгэл болоо бити тийм агуу юм айгаад л та. Нэг том юм нууц цаасан дотор бичсэн нэг юм агуу мэрэгэн ухаан бити хайгаад энгийн өөрийгөө үйлдэх те саяны хэлж байгаа хитэн эрг сэтгэл хөдлөл атаархлаасаа салчих. Тэгэл амьдрал чи өөрчлөгдөн. Өнгөрсөн бодлоосоо салчих. Их нөхрөөсөө салцсан ч юм уу. Эсвэл өнгөрсөн нэг 10 сая төгрөг алдсан бизнесээсээ ч юм уу тэр бөм төгрөг алдсан те тэр юунаасаа салчих. Бити эмээ өвөөгөө ингээд эмээгээ санаад өвөөгөө санаад байна гэж энийгээ ч гэсэн бүгдийг тавьж явуул чинь Тэнгэр бурхан сайхан амьдарч байгаа шүү дээ. Тэ бити араас нь жаргууцлаа гэж байгаа байхгүй юу? Тэгэл араас нь бид нар буйнаа өргөдөг юу хийдин тэр үйлдэлүүдээ хий чинь. Тэгэл сайн сайхныг өрөөнө. Тэгэл болоо шүү дээ. Тэгээ өөрийгөө анхаарах хэрэгтэй байхгүй юу? Бити өнгөрсөн нэг алдсан мөнгөндөө бити харамсаад байгаа ч гэж байгаа байхгүй юу? Өнгөрснөөсөө салж ирээдүйн чинь гэрэлтэх болно. Итгэлээр дүүрэх болно. Хэрвээ яг одоо тэгээд айгуу гой салаад явж байсан чинь өдрө болгон таарлддаг нэг хүн ч юм уу те намайг дандаа чичилж идэг. Эсвэл миний уурыг дандаа хүргэж идэг.
тэр хүн өдрө болгон надтайгаа таарсаар л байвал би тэр хүнээс яг яаж салах юм? Яаж салах боломжгүй одоо хүн байж болно шүү дээ, тий? Яг хүний хүрээлэл хүнийг өөрийг нь бүтээдэг. Одоо таны хүрээлэл таныг бүтээн. Хов ярддаг, атаархал ярддаг, тийм хүрээл дотор шууд хэлчихье. Өмхий хүрээл дотор та байгаа бол тэр хүрээлээсээ гараач. Зоригтойгоор өөрөө татгалзаач, ганцаардаач. Тэр хүрээл чинь ганцаараа та байж болно шүү дээ. Тэ? Заавал чамайг муулдаг, шүмжилдэг хүмүүсийн хүрээл дотор чи байх гад яах гээд байгаа. Тэг өөрөө татгалзах чадахгүй бол ертөнцийн тэр хүний чинь сугалж өгөх юм уу? Бурхан дэрэг чинь сугалж өгөх юм уу? Үгүй шүү дээ. Та өөрчлөгдсөн цагт та өөрчлөгдөхийн тулд үйлдэл хийх ёстой шүү дээ. Гэхдээ энэ ямар нөхцөл байдалд гэхээсээ шалтгаалаад миний ярьсан зүйлүүдийг тэ хүнээс зээл авсан бол тухайн хүний үйл хэрэг нь бүтчий зээлээ төлнө шүү дээ. Гэсэн чинь нэг зээлийн авцсан хүн нөгөөтгийн шээрлээд нөгөө хүн рүү явуулаад байна гинэ. Даварцсан, буруугаар ашигласан. Тэгээ хүний юм авцсан бол өгжил таараа шүү дээ. Тэгэхээр миний ярьж байгаа зүйлийг буруугаар ашиглавал та өөрөө л буруу байна л гэсэн үг. Тэр зөөр ашигла. Тэгэл тэр. Одоо ингэж шоолоод идэг штэ. Тэр бомтон болцсон хүн дүнгиж нэг бизнес эхлэх гээд байгаа хүнийг амьдралд мөнгө чухал биш дээ гэдэг шиг яг үнэхээр амьдралынхаа хэцүү юмыг туулаа явж хахад наадхаа энийгээ туулдаа гээд ах юм уу? Тэгэн гут би ингэ сонсонгуудаа маргааш нь зүг зүгээр болчих юм уу? Цаг хугацааны хувьд хүн нэг туулаад гарах цаг Хамгийн хугацаа. жижигээс нь эхлээд хий. Хамгийн жижиг нь юу юм? Орой эрт унтах. Наад сошиалыг ухахаа боль. Хүн төрөлхтний зовлон одоо юу болсон гэж сошиал ухах мэдээлэл их таны тархи руу чигч байгаагийн зовлон. Наад хэрэгтэй хэрэггүй улс төр тэ хэрэгтэй хэрэггүй атаархал хэрэгтэй хэрэггүй элдв бус юм үзэхэ болоод өөрлөгөө өнгөгээд 11 цагаас хойш утсаа жорлонгийнхоо өрөөнд 0-ийнхоо өрөөнд тавиад унтраагаад эрт унтахаас эхэлнэ хов хүний хөгжил. Тэгээ 10 хоног 20 хоног тэр утаснасаа салж чадахгүй байх юм бол та тэр юмнаас салахгүй. Би тийм агуу юм ярьсангүй шүү дээ. Билл Гейтсээс зээл аваад AI дээр ийм хөгжүүлээд тэ ChatGPT гэдэг бизнес хийгээд тэ тэнгуүтлээ банкнаас ийм зээл аваад ийм төсөл бичээд гэдэг ийм ярьсангүй. Яг үндэ ийм мэдлэг би өөрөө одоо эдийн засгийн сургууль төгсөөд би ийм мэдлэг авсан хүн. Гэтэл бидний амжилт маш энгийн юмээс эхэлдэг байхгүй юу? Маш энгийн юмнаас. Саяын хэлсэн шиг эхлээд эрт унтаад сурах дадал буюу утсаа орхиод тийш нь хайчих. Чамааг шүүмжилдэг, буруутгадаг хүмүүсээс холдчих. Тэ? Өөрийгөө тэгээд анхаарад хөгжүүлээд ирчих. За тэгээд юу болохыг та нар өөрсдөө харна. Би ярих биш та нар өөрсдөө харна гэж байгаа. Тэ. За ер нь бол цаг өндөрлөх болсон байна. Тэгвэл би бүр ингэж бодлоо. Аах би яг үнийг хэлэхэд коучийнхаа үгийг бүр нэг сайн ойлгож өгөхгүй. За зэвлээ гэж бодчихсон. Ингээд цагийн хугацаанд яриад ингээд байж итэл яг манай коуч өөрөө маш гоо нэг тийм харизм байд юм байна. Тэгээд тэгж ярьдаг юм байна. Нэгд, хоёрт энэ хүнээс би яг энгийн юмнуудыг олж сонслоо. Яг л зөв юм байна. Бид нэр яг нөгөө байдаг юмнуудаа өөрсдөө анзаарахгүй ч юм уу хэрэгжүүлдэг юм биш үү? За баярлалаа. За үнэхээр их баярлалаа. За үнэхээр их баярлалаа та бүгддээ бүгдэнд нь амжилт аз жаргалыг хүсье. Энэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан гялалаа. За баярлалаа. Таны ажилд нь амжилт хүсье. Амжилт хүсье. Баярлалаа. За ингээд өнөөдрийнхөө өндөр өсгийд подкастаа энд хүрээд өндөрлөж байна. Тэгээ хамтдаа байсан бүсгүүчүүдтэй баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Баяртай. За баярлалаа.